Өнөөдөр анхаарлын тухай ярилцъя. За энэ бол маш их чухал сэдв. Гэхдээ энэ чухал сэдвийг бид нэр өнөөдөр зүгээр л хайхрамжгүйгээр л орхидог. Ягаад гэвэл бид нэр өөрсдийнхээ анхаарал хаана байна? Бидний анхаарлыг одоо юу татж байна гэдэгт биднийг анхаардаггүй. Харин зүгээр л бид нэр тархины дофамин буюу юм сайхан зүйл авахын төлөө л бид нэр зүтгэсээр байгаад юмд ундаг. За ингээд өнөөдрийн бидний амьдарч байгаа орчин бол нэгэсэндээ бидний анхаарлыг яаж булааж авах вэ гэсэн эргэн тойрон тийм дайн болж байдаг. Ерөөсөө л маркетингийн чиглэл ямар нэгэн мэдээллийг бидний тархинд бидэргүүгээр жившөөрлгүйгээр хийх гэд маш олон зүйлд бидний анхаарлыг татаж байдаг. За үүгээрээ ч гэсэн яг тухайн үеийн орчин үеийн технологийн ч гэсэн үүн дээр бас сурлагдаж хөгжиж байдаг. За энэ бол тэдний зүгээс бол буруу юу гэвэл буруу биш. Яагаад гэвэл технологийн хөгжил яг л ингэж явж явах хэвээр. Харин бидний зүгээс тэдний алгоритм буюу тэдний зориуд өгж байгаа зориудаар бидний анхаарлыг татаж байгаа зүйлд бид нэр өөрсдийнхөө анхаарлыг тэднэрд өгөхгүйгээр анхаарлаа удирдах сурах нь өнөөдрийн орчин үеийн тэр том дайнд ялах нэг гол шалтгаан нь биднэрт өөрсдөнд нь байгаа. Тэгэхээр бид нар их тийм юмд их хайхрамжгүй хандж байна одоо. За бид нар өөрсдийнхөө нэр хүнд мөнгө төгрөг хөрөнгөнд бид нар бол үнэхээр аюулын бид нар анхаарал халамж тавьдаг. Гэтэл анхаарал гэдэг маань хамгийн чухал энэ анхаарал гэсэн хамгийн чухал энэ зүйл дээр бид нэр ерөөсөө анхаардаг. Яагаад гэвэл зүгээр л өөрсдийнхөө тархины тэр нэг сайхан зүйл авъя гэсэн хүсэл бид нэр үргэлжил ингээд тэрийг анхаарлаа алдаж байдаг. За үүнийг ч гэсэн дөрөөлөөд тийм үү? TikTok, Instagram гэл тасралтгүй бидний анхаарлыг татаж байдаг. Тасралтгүй тархинд энэ сайхан зүйл шүү гэдэг өдөөлт өгдөг зүйлийг бид нэр шимтэн хошууран дагаж байна. Тэгэхээр бид нэр өөрсдийн нэг цэгт нэг хэсэг хугацаанд нэг зүйл дээр анхаарал тавих анхаарах зүйлээ хугацаагаа бид нэр үе үеэс богинохон болж байна. Үе үеэс бид нэр алдаж эхэлж байна. За энэ бол ирээдүйд бол бидний хүүхдүүдэд ялангуяа маш их муу талтай. Ягаад гэвэл хүүхдүүд ямар нэг юм маш их уйддаг болно. Тэгээд их маш олон мэдээлэл ямар ч ашиггүй тийм ээ олон мэдээнд бас хах цацсан тийм ээ сүлдээ бүр тэд нар ч юм болгон уйдгар юу болно шүү дээ. Сонирхолтой биш болно. Ягаад гэвэл маш олон минутанд энэ дотор бид нар маш олон мэдээлэл авч байгаа. Гэтэ энэ бол орчин үеийн ягаад л орчин үеийн ялтч орчин үеийн технологийн дэвшил. Гэхдээ хүний хөгжил яг тэр технологийн дэвшлийг дагаад явах ёстой юу гэвэл уг нь бол явах ёстой. Гэхдээ бид нар өөрсдийнхөө анхаарлыг удирдах чаддаг байна гэдэг бол энэ бол орчин үед бол хамгийн тийм том чадварын нэг нь болж байна. Тэгэхээр бид нар энэ хумсартаагаар ямар нэгэн зүйл анхаарах зүйл гэдгийг бид нар эртнээс өөрсдөө суулгахгүй бол бидний эргэн тойронд л ерөөсөө хаа сайгүй рекламууд бидний анхаарлын татахын төлөө бид нар бол маш шаргуу 7/24 өдөр шөнөгүй л тэмцэж байна. Тэгэхээр анхаарлаа ягаад бид нар анхаарлаа алддаггүй гэвэл мэдээж энэ дээр бол 5 мэдрэхүү байгаа. 5 мэдрэхүүгийн цаана маш олон салбар жижигхэн мэдрэхүүнүүд байгаа. Бидний анхаарлыг ямар нэг юм шилжүүл татаж байдаг. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэвэл ер нь аливаа нэгэн зүйл дээр бид нар өөрсдийнхөө анхаарлыг тогтун барьж сурах хэрэгтэй. Түүнээс биш ингээд яг орчин үеийн техник дэвшлийг зориулагдсан ингээд 1 минут нэгээл тасралтгүй шилждэг тийм ийм зүйл дээр бид нар их анхаарал нь бол явж байна. Энийг бид нар яах ёстой гэвэл мэдээж энийг бол бидний амьдралд байх ёстой зүйл өгвөл байх ёстой зүйл.
Харин бид нэр ямар чадварт одоо суралцах ёстой вэ гэвэл өөрсдийнхөө анхаарлыг удирд сурах хэрэгтэй. Тэгэхээр энийг одоо ингээд хүүхдүүдтэй яаж сурах вэ гэвэл мэдээж одоо бид нэр эхлээд зарим нь өөрсдөөсөө эхэлнэ, зарим нь одоо хүүхдүүдээсээ эхэлнэ. Аль болох л яах оролдохыг хичээхгүй бол бид нар зүгээр л одоо энэ тарих гэдэг зүйлийнхаа дотор нь байдаг одоо байнгын өдөөлт тэрийг үзье, энийг үзье, дахиад нэг шинэ гэсэн юм байнгын одоо шинэ юм авдаг юм өдөөлт дофамин гэдэг энэ гормоны хөөсөн зүйл дээр бид нар автагдах юм бол бид нар ч гэсэн одоо анхаарлаа ямар нэгэн зүйлд шилжүүлж тогтун барьж чадахгүй болно. Хүүхдүүд маань ч гэсэн ийм болох аюулд бол өнөөдөр бид нар байна. Тэгэхээр яаж анхаарлаа ер нь байнга болгож явах вэ гэвэл за нэгдүгээрт тарих юмыг яаж хүлээж авдаг вэ гэвэл мэдээж одоо эсрэг зүйл нь бид нар хийх хэрэгтэй. Ягаад гэвэл ямар нэгэн зүйл дээр одоо таны сонирхлыг татдаг ямар нэгэн зүйл байж болно. Юу ч хамаагүй. Тэн дээр бид нэр аль болох анхаарлаа удаан барьж сурах хэрэгтэй. Гэтэ нэг зүйл дээр нэлээд олон тийм кадрын дээр биш. Байнга солигддог зүйл дээр биш. Жишээ нь одоо та одоо нэг кино үздэг бол тэр кинонд нэлээд тийм анхааралтай шимтэн сонсож үзэх, дуу үгжим сонсдог бол тэрийг дуустал нь үзэх, ном хэрэг уншдаг бол нэлээд хідэн хуудас 2 3 4 хуудсыг ч болтгоо тий. Яг тэрэндээ орж. Ягаад гэвэл эхлээд анхаарлаа удирдах сураагүй хүмүүст бол маш хэцүү байдаг. Ягаад гэвэл энэ бол тэр хүний одоо дотоод ертөнцийн докторгүй байгаагийн илрэл. Тэгэхээр бид нэр яах ёстой гэвэл түрүү хэлсэн тийм үү? Ямарваа эхлээд ингээд хүнд ингэдэг юм тий. За чи ном унш гэдэг юм. За чи энэ номыг унш. Чи энийг ингээд суу. Анхаарлаа төвлөрүүлэхээр ерөөсөө хүмүүс энийг ялангуяа хүүхдүүд бол их тийм хийхэд таатай зүйл биш. Харин тэдний сонирхож байгаа зүйл дээр тэдний анхаарлыг эхлээд тогтож удаан барьж сургах юм бол дараа нь бид нэр өөрсдийнхөө хүссэн одоо тэр хүүхдэд ашигтай зүйл дээр нь бид нэр анхаарлыг удаан барих тийм боломжтой болгож чадна. Нэгсэндээ эхлээд тэр хүүхдийн одоо юу хүсэж байгаа зүйл дээр анхаарлыг удаан байлгаж болох юм бол дараа нь бид нар тэрийг шилжүүлж болно. Бид нар ч гэсэн өөрсдийнхөө ч гэсэн бас тэгж болно. Тэгэхээр бид нар өглөөнөөс ахвал орой хүртэл бяцхан ямар дасгал хэрэгтэй вэ? Ерөөсөө та хин нэгэнтэй ярилцаж суугаа бол тийм уцаа хажуугаар нь барихгүй, уцаа сонсохгүй тэр хүний үгийг 2-3 минут ч болтгоо яах вэ? Яг ингээд бүр ингээд тэр хүний яриа сонирхолтой байна уугүй тэр бол чухал биш. Зүгээр л тэр акшнд тэр хүний ярьж байгаа үед л бид нэр яах вэ? Тэр хүний үгийг анхааралтай сонсож өөрийнхөө анхаарлыг удирдах сурахад бид нар өөрийгөө чиглүүлэх хэрэгтэй. За түрүү дараагийнх нь дахиад нэг өөр үйлдэл байж болно тийм үү? Эсвэл одоо ажлаас гараад гэрлөөгөө явж байгаа хоорондоо ч юм уу тийм машин барьж явахдаа ч юм уу хэдэн минут өөрийнхөө анхаарлыг яг л нэг л юм дээр л бариад ингээд эхлээд хамгийн ихний дасгалууд. За үүн дээр бас мэдээж одоо анхаарлаа барина гэдэг чинь нөгөө 5 мэдрэхүү дээр л бид нэр тулгуурлаа. За дуу чимээ гэх юм бол ингээд гудамд ингээд дуу чимээ сонсогдож байна. Холын дуу, ойрын дуу, таалагддаг дуу, таалагддаг дуу. Тэгэхээр энийг аль нэгийг сонгож авна та. Тэгээд нэг хэсэг хугацаанд яг сонгож авсан чимээн дээрээ бид нар анхаарлаа төвлөрүүлнэ. Хүүхдүүд ч гэсэн яг мөн адилхан ийм дасгал хийлгэн. Тэгээд бид нар тэгээд нэг хэсэг болчихно. Дахиад жахан байж байгаа дахиад анхаарлаа татаж сурна. Түүнээс нэг хид хийгээл бид нар анхаарлаа удирдах сурна гэдэг бол жаахан хэцүү зүйл. Тэгэхээр энийг байнга хийжээж болно. За жишээ нь зураг зурваллаа гэж бодъё хүүхд тийм үү. Тэр зураг нь одоо нийт зураглалаар ямар зурх вэ гэдгийг сонирхолтой биш. Нэгсэндээ одоо сайн уу муу юу гэдэг дээр бид нар дүгнэлт тавихгүй гэсэн. Ямар дүрсэн дээр буюу эсвэл ямар өнгөн дээр тэр хүүхэд анхаарал хэр их удаан болцооны ирээр хэр их удаан анхаарал барьж чадж яах гэдэг нь л чухал бид нарт. Тэгэхээр л энийг ийм зүйл дээр амтан ч гэсэн ялгаа авахгүй тийм. Жишээ нь бид нар ингээд нэг
За өглөөний кофе уудаг хүмүүс өглөөний кофе уулаа гэж бодох тийм үү. Тэгэхэд кофенээс өөр юу ч явахгүй, юу ч бодохгүй. Ганцхан тэр кофен дээрээ л яах вэ? Бүх анхаарлал хандуул сурна гэсэн. Эсвэл 2-3 минут ч авах. Бүр чадахгүй бол 1 минут ч байж болно. Эсвэл 30 секунд ч байж болно. Ингэж бид нэр баг багаар анхаарлаа татаж авч сурахгүй бол зүгээр бидний анхаарлыг яах вэ? Бусад би гаднах зүйлүүд яах вэ? Тэр чигээрээ ашиглаж ийн гэсэн. Тэгэхгүй л бол яг л одоо энэ сошиал ертөнцийн тийм үү? Хэрвээ бид нэр л өөрсдөө анхаарлаа барьж чадахгүй бол тэдний зохион байгуулж байгаа буюу алгоритмаар л бид нар яах вэ? Биний одоо дараагийн үзэх юм л яах вэ? Тэдний алгоритмаар л гарч ирж шүү дээ тийм үү? Нэг юм үтсэн бол дараа нь яг миний үтсэн юмыг тэд нар гаргаж ирж байна. Эн чинь бол би анхаарлаа алдчихсны яг шийдэж тэмдэг шүү дээ. Тэгэхээр ингэж бид нар баг багаар одоо ямхаар ингэж анхаарлаа буцааж авч сурахгүй бол өнөөдөр энэ бидний эргэн тойрон сошиал ертөнц ер нь л энэ өндөр технологи хөгжилтэй энэ нэрийн үед бол анхаарлын одоо төлөөх бүрэн бүтэн дайн л явж байна гэсэн. Тэгэхээр энэ дайнд бид нэр одоо ялах уу гэдэг биднээс маш жижигхэн зүйлээс л бид нэр эхлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нэр энэ анхаарлыг эхлээд өөрсдөө сураад авчин тийм үү. За би яг өнөөдөр ийм байсан. За өнөөдөр би ингээд хүнтэй ярьж байхдаа тийм үү уцаа маажаагүй, хүнтэй ярьж байхдаа би өөр юм бодоогүй тий тэр үйлсэн ш тэрүүний яриа сонирхолтой байна уугүй тэрэндээ чухал биш. Зүгээр бид нар яг өөрөө ухамсартайгаар анхаарлаа хэр удаан ямар нэгэн зүйл дээр аливаа нэгэн зүйл дээр барьж чадаж байна гэдэг л хамгийн чухал юм гэсэн. Ингээс урж гараад дараа бид нар яг өөрсдийн зорилгон дээр өөрсдийн хийх гэж байгаа ажлын дээр бид нар яг анхаарлаа хандуулж сурна. Ялангуяа бид нар ажлыг хийх төлөвлөгөөн дээр бид нар анхаарлаа хандуул. 7 хэмжиж 1 огтлол гэж үг байдаг шүү дээ. Яагаад 7 хэмжиж 1 огтлаад байгаа юм тийм үү? Тэгэхээр чинь бүр 7 удаа хэмжих юм шүү дээ. Тэгээд дараа 1 үйлдэл гаргах нь. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Ерөөсөө 7 удаа төлөвлөл. Анхаарлаа ерөөсөө тэр төлөвлөгөөн дээр л байлга. Үйлдэл дээр бол чухал биш. Үйлдэл дээр бол яг гэтэл өнөөдөр бид яг эсрэгээр хийгээд байдаг. Эсвэл үйлдэл дээр л бид нар анхаарат байдаг. За энийг яаж одоо зөв хийх вэ? Гэтэл тэрний өмнө тийм бүр 7 удаа тэр хийх зүйлээ бид нар төлөвлөөд яг ингэж одоо хийх юм байна. Энэ дээр яг би ийм юм анхаарах юм байна гэж тэрийг хэд хэдэн удаа нэгтэлчихсэн бол яг эцсийн хийх үйлдэл бол яг тэн дээр бол анхаарал бага байх ёстой. Ингэж бид нар урьдчилах явах юм бол зөв. Харин бас бид нар өөрсдөө өдрийн зорилго, сарын зорилго, 7 хоногийнхаа зорилгыг бид нар дараа нь анхаарлаа удирдах сурцсныхаа дараа бид нар тэр анхаарлаа тэр зорилгоудаа анхаарал дээрээ уйжих юм бол яг бид нар өөрсдөө мэдээж ухамсартайгаар анхаарна. Дараа бид нар ухамсарлахгүйгээр тэгсэн мөртлөө ухамсартайгаар одоо тэр өөрсдийнхөө зорилгыг анхааралтай ажиглаж чаднаа л гэсэн. За ийм учраас одоо ингээд эхлээд та нар ажигл эргэн тойрно. Ерөөсөө л бидний анхаарлыг л яаж булааж авах вэ гэсэн л дайн тэр чигээр явж байгаа. Зүгээр та нар уцаа ирүүлээл бас ахтлаа. Маш тод өнгө, хурц өнгө тийм үү. Эсвэл одоо тийм тод дуу, хурц дуу гэл ерөөсөө тийм яаж хүмүүсийн анхаарлыг татах вэ гэдэг юм дээр л байгаа. Гэтэл бид нар чинь зүгээр л анхаарлаа тавиад өгчөөд байна шүү дээ. Тэгэхээр бид нэр яах вэ? Бидний анхаарал хаана вэ? Тэнд бидний энерги л байдаг. Тэгэхээр энерги бид нар түрүү хэлсэн те. Би түрүү хэлсэн бидний өөрсдийнхөө нэр хүндийг маш сайн хамгаалдаг. Өөрсдийнхөө эд хөрөнгөд бид нар бас маш их хайртай. Гэтэл хамгийн чухал анхаарлыг бид нар яг зүгээр л явуулчих. Тэгэхээр анхаарал дээр хандуулцгаа баг багаар хийцгээ. За ингээд нэг хэд хоногийн дараа бидний анхаарал яах вэ? Бид нар анхаарлаа бяцхан удирдах сураад зөв юм дээр чиглүүлээд тавьчих юм бол бидний анхаарал хаана вэ? Тэнд бидний амьдрал яах вэ? Зөв урсна. Бидний анхаарал хаана вэ? Тэнд бидний бүхэл бүтэн энерги тэнд л байх бол.
За анхаарал тавьсанд баярлалаа.